Сайн байцгаана өрхөмөл үзэгчдээ. Яг одоо Улаанбаатарын цагийн бүсээр 19 цаг 30 минутаар Монголын үндэсний олон нийтийн радио телевизээр танд баримт цуглаа шоу дамжуулан хүрэхэд бэлэн болоод байна. Өнөөдрийн цуглааг надтай хамт хөтлөгч Од Заяа хөтлөн явуулах болно. Баярлалаа. Аха. Тэгэхээр үзэгч та бүхэн халуун амблаараа сайхан амарч байна уу? Сангийн яам, гаал доторын ерхий газар, нэмэгдсэн үртгийн албан доторын урамшуул системийг нэгж хамтран зохион байгуулж байгаа баримт цуглаат нэвтрүүлгийн маань 8 дахь удаагийн дугаар та бүхэндээ шууд хүрэхэд бэлэн болоод байна. 2016 оны 4-р сарын 10-ны амралтын өнөөдөр Азтай одтой иргэдээ хамтдаа тодруулцгаая. Бүрэн төгс ямар амарлан юу юм уу гэдэг айгүй хурдан ярьж байгаа болоо гэж бодлоо. За тэгэхээр өнөөдөр энэ удаагийн цуглааны нийт шагналын сан та бүхэндээ танилцуулъя. 675 сая 900 мянган төгрөг. Супер цуглааны шагналын сан 50 сая төгрөг болсон байгаа. Ягаад тэгэхээр өмнөх дугаараар бид одоо 400 сая төгрөгийг одоо гаргасан учраас дахиад супер цуглаа маань эхнээсээ эхлээд 50 сая төгрөг болно. Хэрвээ өнөөдөр тодорхой 100 сая төгрөг болоод ингээд цаашаа явах болно. Баримтаа цуглуулан цуглаанд оролцох байгаа үзэгч та бүхэндээ аз хэмрээ хүснээрөө. За ингээд цуглаанд хэрхэн оролцох вэ? Товч мэдээллийг хүргэе. Монгол улс анх удаа хамгийн өндөр шагналын сантай цуглааг зарлаа. Баримт. Цуглаанд хэрхэн оролцох вэ? Та ердөө өдөр тутмын худалдан авалтаасаа цуглааны дугаар баримтаа цуглуулаад болоо. Баримт сегмент захим системд оруулахад хангалттай. Та бид бүгдээрээ азтай. Баримт цуглаа бүтэн жилийн турш 18 удаа явуулнаа. Тохирлыг Монголын үндэсний олон нийтийн радио телевизээр анхаа миний бие хөтлөн орон даяар шоу дамжуулан хүргэх болно. Цуглааны зарчим яаж явагдах вэ гэж юу? Та сарын худалдан авалт хийсэн төлбөрийн баримтаараа тухайн сард харгалзах цуглааны тохиолд оролцоход хангалттай. Таны авсан төлбөрийн баримт 2 лахийн үсэг 8 оронтой тоо бүхий цуглааны дугаартай нууцлаг энэ ардайсан QR кодтай байна. Зөвхөн 18 оронтой тоогоор азтай тодруулах ба үндсэн цуглаа, супер цуглаа гэсэн 2 тохиолдолд явагдах юм аа. Та нэг баримтаар 2 удаа атаа зорио. Хамгийн гоё энэ цуглаанд хоцсон мөнгнөөс ямар ч татвар суулгах авахгүй ба баримт сегмент захим системд нутгуулсан насруутай 100% шилжин орно. Бидний дагаараа Facebook, Twitter, application, электронгүй мэдээллийг 181288 таныг азийн тэнгэр ивэг баримт цуглаа. Баярлалаа. Иргэд баримтаа үйлчилж байгаа байгууллагуудаас одоо их шаарддаг болсон мэдээлэл байгаа. Тэгэхээр Од Заяа чи ер нь хэрэг шаардж байгаа вэ? Би бол маш сайн шаарж байгаа. Бас авж байгаа, цуглуулж байгаа. Тэгэхдээ одоогор ажиллахтай болохоор бүртгүүлж бол харах амжааг байна. Хадгалж байгаа бүгдийг. Чи бүртгүүлэх юм бол ер нь аздан болох магадaltaй байна. Чи ер нь гэхдээ аздан болсон байгаа яа одоо? Болоог байна одоо. Аргагүй шүү дээ. Чи бүртгүүлэхгүй байгаа юм. Чи бүртгүүлэх юм бол маш их аздан болох боломжтой. Яг л зөндөө олон азнууд бас хүлээгдэж байгаа байхгүй юу? Тэглгүй яах вэ? Тэгэхээр хамгийн гол нь иргэн бүр баримтаа цуглуулж бүртгүүлснээр ил тод нээлттэй эдийн засгийг хөгжүүлэхэд оролцож байгаа. Ер нь бол энгийнээр хийхэд их орныхоо хөгжилд хувь нэмрээ оруулж байна л гэдээ ойлгочих заяа. Тэглгүй яах вэ? Энэ үргээ ухамсарласны төлөө бидний цуглаанд урамшуулж байгаа яг баримт цэцэг юм байна. Цуглааны маань хамгийн гол үндсэн зорилго байгаа. Ингээд өнгөрсөн 7 удаагийн цуглаагаар нийт хичнээн азтанд тодорсон баярт мэдээг одоо хамтдаа дуулгая. За чи дуулгачих. За тэгэхээр 20 мянган төгрөгийг 22,66 азтанд хүртсэн байна. 100 мянган төгрөгийг 2250 азтанд, 500 мянган төгрөгийг 226 азтанд, 4 сая төгрөгийг 21 азтан, 20 сая төгрөгийг 4 азтан хүртсэн. Ингээд нийтдээ 70,470 азтан одоогоор тодорсон байгаа юм байна. Тоглогоо гэж тооны машин юм да гэж шивээс газар дээр л бүгдийн бужигнууд ажих юм байна. Баяр үргээ эдгээр хүмүүстээ. Харамсалтай нь эдгээр азтны 5924 шагналаа одоо авчаад үлдсэн нь бол баримтаа бүртгүүлээгүй яг чам шиг ингэ явж байгаа учраас аваагүй байгаа хгүй. Энэ дотор тэ 4 сая 20 сая төгрөг нээж азтан байгаа. Чи 20 сая төгрөгөө бүртгүүлээгүй ч явж магадaltaй байгаа. Тэгэхээр хүмүүстээ заавал шагналаа авахыг одоо хүсэж байгаа бол баримтаа бүртгүүлээрээ эргэн тойрондоо бүгдийг нь урайлаарай гэж хэлмээрээ бидний боломж бол Монголдо анх удаа хэрэгжиж байгаа. Энэ маш одоо сайхан боломж гэдгийг дахин одоо сануулъя. Одоо өнгөрсөн 7 удаагийн цуглаар азтан болсон иргэдийнхэн баярт мөчийг хадгалсан зургийг одоо хамтдаа дэлгэцнээс харцгаая. За тэгье.
Азтуудаа дахин баяр хүргэе. Нэг хүн азтан болоход хичнээн олон монголчууд баярлж байгааг та бүхэн сая дөнгөж харлаа. Үнэхээр бахархалтай сайхан байна. Тэглгүй яг уу азтай оттой хүмүүстэй баяр хүргээд хамгийн гайхалтай санаад оронгүй хамгийн сайхан бүхнийг хүсье. Мөн 2% буцаалт болон худалдан авалтаараа суглаанд оролцох боломжийг олохын төлөө 2 жилийн турш ажилласан нэмэгдсэн үртгийн албан татврын урамшуулт системийн хамт олон даатгалуудынхаа өмнөөс даатгалтын ажилтнуудынхаа өмнөөс болон удахгүй азтан болох хүмүүсийн өмнөөс дахин баяр хүргэе. Тэгэхээр нэмэгдсэн албан татврын урамшууллын системийн баг хамт олон гэж одоо жил 6 сарын турш одоо яг энэ хүү одоо системийг бүтээж хүн болгон өнөөдөр одоо энэ азтан болох боломж татврыг одоо ил тод болгох боломжийг бүтээсэн хамт олон байгаа юм шүү гэдгийг одоо дахин дуулгая. За тэгэхээр одоо нэмэгдсэн албан татврын урамшууллын сугалааг идэвхтэй оролцсон иргэний ярилцлагыг үзэгч та бүхэндээ хүргэе гэж бодож байна. Манай сурвалжлах багийнхан мөнх очиртой уулзсан байгаа. Би нэг сараас хаваад одоогоор 40 баримт цуглуулсан байгаа. Баримтууд маань энэ байна. Ер нь бол тэгээд өөрийн баримт, тэгээд аав ээжийнхээ баримтыг, ах ээжийнхээ баримтуудыг би өөрөө хоосон дээр ингэ хийдэг. Тэгээд хийгээд цуглуулсан баримтууд. Манай аав ээж өвөө эмээ ах ич нар нөгөө худалдаа авсан баримтаа надад өгчдөг. Тэгээ би тэрийг бүртгүүлж өгдөг. Яг тэгвэл сайн мэдэхгүй болохоор тийм интернет систем болох тэгээ бүртгүүлж байгаа. Тэгээ дээрэс нь надад тийм их орлого байдгүй. Тэгээ оюутан хүн болохоор тэгээд ах ичийнхаа аав ээжийнхаа баримтыг цуглуулж өгдөг. Өмнө хүмүүс компьютероос нөгөө оруулж баримтаа бүртгүүлсэн. Одоо бол харин утсан дээр аппликейшнийг татаад баримтаа хийждэг болохоор илүү амарлсан. Жилийн эцэг нөгөө торгуул ногдуулна гэж яриад байгаа. Хүмүүсийн баримтуудыг өөр дөр ингэж цуглуулж бүртгүүлснээр тэрнээс би жоохон санаа зовоод аваад. Бидний цаг цагаа зориулан ярилцлага өгсөн мөнх очир танд баярлалаа. За мөнх очирынхоо асуултын хариултыг бид тун удахгүй өгнө. Гэхдээ би үзэгчдэд нэг зүйлийг онцгойлон сануулж хэлмээр нь энэ юу гэхээр та баримтаа цуглуулж тэр цуглуулсан баримтаа баримт сегмент сайтад бүртгүүлэн сар бүр суглаанд оролцохоос гадна жилдээ нэг удаа туссан нэмэгдсэн үртгийн албан татврын 20 хүртэлх хувийн буцаалтыг авах боломжтой байгаа гэдгийг дахин нэг сануулж хэлмээр байна. Харин одоо иргэн мөнх очирын санаа зовоож байгаа асуултын хариултыг өгнө гэж хүсэж байна. Энэ бол нэмэгдсэн үртгийн албан татврын урамшууллын системийн төслийн нэгжийн захирал отхон тулгыг одоо тайзнаа урьж байна. Одоо үзэгчид маань ичнээ мэдсэн баха. 7 нэвтрүүлгийн дор үзэгчтэй бүгдээ нь одоо хариултыг өгсөн байгаа. За тэгэхээр сард орлогоосоо их баримт бүртгүүлсэн одоо энийг торохгүй юм байна. Ер нь тэгж ойлгох зөв үү? Торохгүй юу те? Тэгэхээр энэ нэмэгдсэн үртгийн албан татвар бол Монгол улсын одоо яг хуулиар батлагдсан ийм хууль ёсны үйл ажиллагаа. Тэгэхээр энэ дээр иргэн болгоныг одоо хянах механизм ажиллаад байна гэж буруугаар ойлгож байгаа бол энэ дээр тийм боломжгүй. Иргэнийг одоо ямар нэгэн торгож шийдэх юм асуудал байхгүй. Гагцгүй харин бүр эсрэгээр урамшуулж байгаа. Таныг одоо төлж байгаа татвар энийг цуглуулж өгснөхийн төлөө таны одоо цалин хэлбэрээр танд олгож байгаа ийм урамшуул гэж ойлгож шууд болно. Би ингэж бодож байгаа. Ер нь 400 сая төгрөгийн нөгөө цалинтай хүн. Тэгээд жилд нөгөө төлсөн баримтын тэрнээс даваа яваад төхөр одоо яана гэх ингэ сандарч байна. Сая мөнх очир бол хөөрхөн амт бас орлогогүй мөртлөө баахан юм бүртгүүлсэн ингээ гинт аимсны гоцоор яваад гэх юм шүүстэйгээ тий. Тэгэхээр одоо ингээд янз бүрийн ингээд сайтуудаар ч юм уу янз бүрийн мэдээллүүд ингээд явж байгаа шүү дээ тий. Ингээд илүү хүний бүртгүүлэх юм бол чамаа барьж 20 шүү морин шүү газраас олол молол гэдэг байгаа. Энэ бүх асуултын хариултыг отхон тулгал одоо хамгийн зөв болоод эцсийн хариултыг өгөх хүн учраас яг одоо үзэж байгаа бүх хүмүүст хандаад хэлчихгүй юу. Тэгэхээр энэ зурагтаа үзэж байгаа баримтыг идэвхтэй цуглуулдаг бүх одоо иргэд гэр бүлдээ зориулж хэлэхэд бол ийм ямар нэгэн байдлаар таныг торгож шийдгийг хуулийн дагуу одоо авах ямар нэгэн арга хэмжээ огтхон ч байхгүй гэдгийг албан ёсоор мэдгэж байна. Цаашдаа энэ баримтыг илүү идэвхтэй аль болохоор одоо та бүхний ойрхон байдаг хэн цуглуулж
одоо бүртгүүлж яддаг тэр хүн рүүгээ өгж бүртгүүлэх ёстой. За дээр нь энийг одоо хяндаг механизм хамгийн гол хяндаг механизм бол одоо татвар төлөлтийн шударга тогтолцоог хийх зорилготой болохоос иргэний яны орлогыг бүртгэх зорилго огтхож агуулдаг гэдгийг албан ёсоор хэлж байна. За баярлалаа. Тэгэхээр мөнх очиртой маань адилхан бодолтой байсан хүмүүс ч гэсэн яг албан ёсны хариултыг авсан байхаа гэж бодож байна. За мөн та захин бүртгэлийн баримтцыг юм ээ одоо сайтын маань яаж бүтсэн талаар ярьж өгөө. За мөн хойно 40-од программист ажилладаг гэж сонссон. Яг энэ өнөө 1.6 жил ажилласан гэж сонссон тийм. Тэгэхээр нэмэгдсэн үртгийн албан татврын энэ төсөл маань одоо яг анх эхлэхдээ 40 уншуудыг эхлээ хийжээгөө. Эхлээ засгийн газар дээр хилцсэн. Дараа нь сангийн яам дээр маш том одоо төслийн баг ажиллаж эхний техник эдийн засгийн үндэслэлийг гаргаж дараа нь одоо гайл татврын байгууллага дээрх бүх дарга нарын төвшөнд эдгээр асуудлыг зөвшөөрсөний эцэст 1.6 жилийн өмнө одоо яг 40 хүний бүрэлдэхүүнтэй Монгол инженеруудын багийг тухайн системийг хийхийг одоо зөвшөөрж биднээс хийжсэн. Тэгэхээр энэ одоо ажил бол ерөөсөө хамт олонны бүх хүмүүсийн оролцоотойгоор бүтэж байгаа юм томоохон ажил. За тэгээ нэг онцолж хэлэх ёстой зүйл бол энэ баримт чигийн маань сайт маань өнөөдөр Монгол улсын хамгийн өндөр хамталтай одоо энэ сайтанд орчиж байна. Тэгэхээр энэ одоо томоохон амжилтыг бүтээхэд сангийн яам, засгийн газар, гайл татврын байгууллагын дарга нар за дээр нь энэ төслийн нэгжлэр ажиллаж байгаа программистуудын одоо хүчин жаргалтаар мөн та хоёрын оролцооч хүртэл одоо энэ дээр маш чухал үүргийг гүйцэтгэж байгаа. Энэ бол бүгдээрээ биднээс хамтдаа байдаг. За дээр нь иргэдийн маань итгэх ийм хэмжээнд байгааг бол энэ ийм хэмжээний бас амжилт гарахгүй нь бас тодорхой. Тийм болохоор одоо итгэвтэй эргэлж байгаа иргэдтэй та бүхэндээ бүгдээрэнд нь бас баярлалаа гэж одоо биднээс албан ёсоор хэлж байна. Иргэдийн хувьд 400 мянган хүн өнгөрсөн сард хандж исэн бол энэ сарын хувьд 500 мянган идэвхтэй эргэлжигч байна гэсэн мэдээлэл байна л да. Тэгэхээр энэ ачааллыг та бүхэн хэрэг даах чадвартай байгаа юу? За тэгэхээр өнөөдрийн байдлаар 35 мянган цэг дээр кассийн машин одоо баримтыг хэвлэж байгаа. Тэгэхээр баримтыг хэвлэх энэ технологийн цаад гол нууц нь бол ерөөсөө дэдвэц сайн системийн архитектур гэж ойлгож болно. Тэгэхээр системийг загварчлахдаа биднээс бол 20 мянган хүний зэрэг хандлтыг биднээс даахаар одоо системийг загварчилсан. Яг одоогийн байдлаар манай систем рүү 3000 хүн зэрэг хандчихад байна. Биднээс энийг мониторинг буюу системийнхаа хяналтыг бол одоо цаг хөдөлгөөн зөвхөн утаснаас хийдэг ийм боломжийг хүртэл нээсэн ингэ ажиллаж байгаа. Цаашдаа энэ хандлтыг улам ихсэн 40 сая баримтанд дунд суглаа явуулахаар биднээс тооцоолж хийснээр нэлээд том одоо хэмжээний Монголд одоо систем бүтээсэн гэж биднээс хүмж байгаа. Цаашдаа бол иргэдийгээ илүү хэлбэрхэн заавал цаасан баримт авахгүй байдлаар биднээс шийдэх энэ технологиудыг тун утгагүй иргэдэд нэвтрүүлэхээр зорион ажиллаж байна. За баярлалаа. Иргэд илүү дэлгэрэнгүй мэдээлэл болсон гэдэгт итгэж байна. Тэгэхээр отгонд дуулгаа судалдаа сууно. За отгонд дуурал захилдаа баярлалаа. За ер нь бол суглаа одоо гурлаа хоол идлээ гэж бодно шүү дээ тий. Тэгэх юм бол тусдаа мөнгө төлдөг октоо дандаа тэгдэг тий. Миний хэд болсон бэ гэдээ одоо тэгэх юм бол гурлаа тусдаа баримт авч болох нь байна. Жишээлбэл би та хоёрыг даах юм бол би ганцаараа баримтаа аваад одоо цаашаа бүртгүүлж болох нь байна гэж одоо ойлгож болоо зүг үү тий. За ингээд орон даяар шууд дамжуулан баримт суглаа маань одоо хурж байна. Өнөөдрийн суглааг бол 16 оны 3 дугаар сарын 1-ээс 2016 оны 3 дугаар сарын 31-ний хоорондох одоо татврын нэгдсэн системээс хэвлэгдсэн баримтуудаас аздан тодруулна. Тэгэхээр та суглааныхаа баримтыг хараад 3 дугаар сарын 1-ийн гисдийг ээшин ялгаа 3 дугаар сараас хоошоогоо бүгдээрээ одоо оролцох болно гэсэн үг. Өнөөдрийн байдлаар нийслэл Улаанбаатар болон 21 аймагт нийтдээ 35424 баримт хэвлэгцэг ажиллаж 15 сая 701,829 ширхэг баримтыг яг одоогоор хэвлэсэн байна. Нийт шагналын сан 675 сая 900 мянган төгрөг байгаа. Супер суглааны шагналын сан маань 50 сая төгрөг болсон байгааг та бүхэнд дуулгахад таатай байна. Ингээд үзэгч та бүхэнд дахин нэг аз хиймрийг өрөөгөөд өнөөдрийн суглаагаа хамтдаа эхэлцгээе. Тийм ч үү. Одоо өнөөдөр эмэгтэй хүнээс хөтлөж байгаа байнга тоо ярьж одоо тэдэн сая төгрөг гэж одоо хажууд ярьж байгаа нь бас үнэхээр гайхалтай байна. Тэгэхээр та билүү? Өнөөдрийн суглааны үнэн бодит байдлыг хянахаар Баянзүрх дүүргийн татвар төлөгч нар болон татврын элцийн хамт олон хүрсэн ирсэн байна. Ингээд суглаагаа ихтэй 80 ширхэг бөмбөгөө бүгдийг одоо шилэн оргондоо хийсэн байх хэвээр. За ингээд бөмбөгөө шилэн оргондоо хийнө отгоо. За тэгэхээр өнөөдөр ер нь суглаанд одоо чи азтан болвол одоо 20 мянган төгрөг юм хойжол одоо хамгийн түрүүнд юу хийх вэ? Аз учраас бусдаа хуваалцсан. Хамгийн түрүүнд гэрийнхэндээ хуваалцчих, гэрийнхэндээ л бэлэг өгөх бах та гэр бүлийнхэндээ. 20 мянган төгрөгөөрөө? 20 мянга ч байсан, 20 сая ч байсан л гэрийнхэндээ хувааш штэ. Хуваах уу тий? Найз нөхөд тий. Ер нь бол аз учраас ер нь хуваах тусмаа л илүү гоё болоо гэж бодож штэ. За тэгвэл одоо 20 сая төгрөг хоцсон байсан хүмүүс хуваалцаарай гэдгийг одоо уриалчихж байгаа юм байна. Тэгэхээр онцгойлон хэлэхэд бөмбөгний жин диаметрийг тусгай зориултын
өндөр наривчлалтай багжаар хяналт шалгалтын хүмүүс хэмцсэн байгаа тийм ээ? Тийм ээ. За тэгэхээр одоо бүгдээрээ Баримт дээрх сулааны 2 үсэг бүхий 8 орондоо тооны сүүлийн 4 оронг хамтдаа тодруулцгаая. за бид л отгоо. За ингээд эхлэе. Тэгэхээр сүүлийн 4 одоо энэ бөмбөлөгэнд одоо шилэн хоргон дотроос маань 20,000 төгрөг болон 100,000 төгрөгийн хацнууд одоо тодорхой байгаа. Би бол анх удаа удаж байгаа болохоор сайн мэдгүй байна. Эхний хэдэн оронд таарч 20,000 очих уу? Сүүлийн 3 орон гэсэн үг. Сүүлийн 3 оронд таарч. Таны сугааны хамгийн сүүлийн орон 7 гэж байх юм бол та сугаагаа үргэлжлүүлэн одоо харах боломжтой. За дараагийн тоо 8 гэсэн тоо гарч ирсэн байна. За 8 дахь удаагийн суг тохирол дээр 8-ын тоо энэ одоо за 3 дахь орон. За энэ хүү орон гарснаар 20,000 төгрөгийн хацсан тодорхой 9. 9 сүүлийн орон маань 987 буюу одоо дараас нь тоонууд гарч ирж байна. За 4 дахь орон 6. 6. За 87. 100,000 төгрөгийн хацтангууд тодорлоо гэсэн үг. За ингээд сүүлийн одоо 4 орон болвол 6, 9, 8, 7 гэсэн одоо 4 орон тодорсон байна. Та эдгээр орон тодорсон хүмүүс болвол 20,000 төгрөгийг одоогийн байдлаар 14,111 хүн хоцсон болвол 100,000 төгрөгийг 1557 хүн яг одоогоор хожсон байна. Та бүхэндээ баяр хүргэе. Суглааны маань тохирлын машин тонголог хорог бүхий бүтэцтэй тэгээс 9 хүртэлх цэврийн дугаарлалтай бөмбөлгнүүдээс бүрдэж байгаа. Ингээд таны баримтын сүүлийн 3 орон таарсан бол эргэн та 20,000 төгрөгийг хожих юм байна. За та бүхэн дахин баяр хүргэе. за тэгэхээр сүүлийн 4 орон одоо бүгдээ хамтдаа тодруулцгаая. За энэ дотроос бол 500,000 төгрөг, 4 сая төгрөг, 20 сая төгрөг, 100 сая төгрөг гэдэг дандаа одоо их хэмжээний одоо мөнгөнд дүнтэй хожиж байгаа хүн болгон одоо суудлаасаа өндлөхгүй байхын аргагүй том тоонууд гарч ирэх болно. За 9 500,000 төгрөгийн хацтангууд одоо тодорж эхэлж байна гэсэн үг. За дараагийн шилэн хоргон дотроос 4 сая төгрөгийн хацсан тодорно. За 7 тий 7 гэдэг тоо гарч ирлээ. За 1 гэсэн тоо. 20 сая төгрөгийн хацтангууд тодорж гарч ирэхэд билүү 1 гэсэн тоо гарч ирсэн байна. За хамгийн сүүлийн хоргоноос 100 сая төгрөгийн хацтан одоо гарах ирэх За боломжтой. сүүлийн тоо гарч ирлээ. 3 гэсэн тоо гарч ирсэн байна. Баяр хүргэе. За баяр хүргэе. Тэгэхээр нэмэгдсэн өртгийн албан татварын одоо шинэ хууль хэвчиж эхлэхээс өмнө одоо улсын хэмжээнд 12,000 кассын машин ажиллаж байсан бол өнөөдөр 35,000 гаруй болсон байгаа. Хэрвээ бизнес эрхлэгчдаа суглааны баримтаа хэвлэн орлогоо нэмэгдүүлэхийг хүсвэл кассын машинд холбогдох болон баримт сегментээр хэвлэх боломжтой. Мөн татвар төлөгчөөр хараахан бүртгүүлээгүй бол харьяа дүүргийнхаа татварын хэлцэд бүртгүүлэх баримт сегментээс хэвлүүлэн авах боломжтой гэдгийг дуулахад таатай байна. Ингээд ацнуудаа хамтдаа харцгаая. Вау, 20 сая төгрөгийн ацтанд тодорсон байна. 20 сая төгрөгийн нэг ацтанд тодорсон байна. Баяр хүргэе бүгдээрээ. За өнөөдрийн баримт суглаан маань одоо үр дүн ингэж л гардаг. 4 сая төгрөгийн 18 ацтанд тодорсон байна. Танд баяр хүргэе. Анус баяр хүргэе. 500,000 төгрөгийн 152 ацтанд тодорсон байна. Өнөөдөр гэртээ үзэн сууж байгаа нийт одоо татвар төлж байгаа энэ хөө суглаанд маань идэвхтэй оролцож байгаа 500,000 төгрөгийг 152 хүн халаасан байна. Ингээд та нартай дахин баяр хүргэе. За ингээд хэсэг хугацааны дараа бүгдээрээ супер суглаагаа өргөжлүүлэх болно. За ингээд суглаа маань үргэлжилсээр байгаа. За ингээд супер суглааны тохиолдол эхлэх гэж байна. Энэ удаагийн супер суглааны шагналын сан 50 сая төгрөг болсон байгаа. Хамгийн өндөр хонжиртой супер суглааны баримтын эзнийг одоо хамтдаа тодруулцгаая. За тэгэхээр түрүүгийн удаагийн дугаараар 400 сая төгрөг гарц учраас ер нь джекпот хэлбэрээр явдیں۔ Тэгэхээр одоо энэ удаад тодорхой болвол дараагийн удаа 100 сая тэгээ 150 сая тэгээ нэмэгдэл явна гэсэн үг. Тэгэхээр өнөөдөр хэн нэгэн 50 сая төгрөгтэй болох нь уу дараа нь 100 сая төгрөгтэй болох нь гэдэг одоо бүгдээ хамтаа тодруулах нь байна. За ингээд суглаагаа эхлүүлцгээе. Энэ хооронд отгон толгоосаас мэдээлэл авч иргэд маань дэлгэрэнгүй бас ямар асуудал ирж байгаа бол иргэдүүдийн одоо гол асууж байгаа асуулт нь бол энэ цаасан баримтыг биднээс хэрэг хугацаанд хаях уу байх уу гэсэн энэ асуулт байгаа. Тэгэхээр сүүлийн орноо эхний маань тоо гарлаа. Одоо энэ шинэ технологи одоо гаргаад ирэх юм бол заавал бид энэ баримтыг суглуулах шаардлагагүй бол энэ ажлыг биднээс зохион байгуулж байгаа. 2 дахь тоо 9 гэсэн тоо байна. Тэгээ ер нь одоо суглааны минь бас нэг эргэлзээд байгаа нэг асуудал бол иргэд минь энэ хонжироо бас яаж авах уу гэдээ эргэлзээд байна. Тэгэхээр баримт сегмент бүртгүүлээд дансны дугаар бас үнэн зөв өгүүлэхийг биднээс бас
иргэдээ бас зөвлөж байгаа. Яагаад гэвэл дансны дугаар зөрчих юм бол одоо төрийн сан дээрээс буцчих чинь. Тэгэхээр энэ өөрсдийнхөө та бүхэн дансны дугаараа бичихтэй бас алдаа модгүй зөв бичих гэсэн зөвлөж байгаа. За ингээд сүүлийн 4 орон тодорсон байна. За супер азтан бол 8 л тодорж ижил та зөвхөн азтан болох хэрэгтэй байдаг. Тэгэхээр ганцхан сайтаар бүртгүүлэхээс гадна одоо мессежерс бүртгүүлэх боломжтой болж байгаа юм. Энэ тухай тий. Тэгэхээр 13 гэсэн 313-ыг одоо бичээд за тэгээд суглааны дугаар араас нь үнийн дүнгээ бичих юм бол иргэд мэн баримт руу шууд автоматар бүртгүүлчих. Хэрвээ та утасны дугаараа ерөөсөө баримт бүртгүүлээгүй танд нууц үг пассворд ингээ хүрээд ирэх. Тэгэхээр та шинэ аккаунттай болчлоо гэж ойлгож болно. Хөдөө орон нутаг аслагдсан ийм газар байгаа, интернетийн орчин муу байгаа, тийм хүмүүстэй зориулсан энэ үйлчлэгээ маань болоо маш олон хүн хэрэгжилж байна. Өдөрт одоо 30 мянган мессеж явж байгаа жишээтэй. Тэгэхээр энийг одоо мэдээгүй байгаа иргэд маань одоо тэмдэглээд авах хэрэгтэй. 13 гэсэн тусгаад байгаа. За энэ тусгай дугаар юм чинь үнийн түнд одоо зүгээр жирийн мессеж үнээр явах уу эсвэл өөрөө? Тийм энэ бол энгийн тарифаар явж байгаа. Ямар нэгэн ашигын зориултаар биш. Буцаага танд бас автоматар нөгөө хариу ирж байгаа. Та алдаатай бичсэн байна уу эсвэл зөв бичсэн байна гэх мэтлээ ингэж ашиглана. За баярлалаа. Тэгэхээр телевизэд дөнгөж асаан үзэж байгаа үзэгчдээ дахин нэг сануулхад 2016 оны 3 дугаар сарын 1-ээс 2016 оны 3 дугаар сарын 31-ний бүх баримтаа бүртгүүлсэн байхад та өнөөдөр ацтан болох боломжтой гэдгийг дуулахад таатай байна. За ингээд 4 орно. Сүүлийн 4 орно дооцгоё. За тухай. Одоогоор яг энэ 4 орон таарсан 1600 баримт байгаа юм байна. 1600-аад үзэгчвэл яг энэ 4 орныг маш сайн анхааралтай харж байгаарай. За тэгэхээр суглааны аасан тодруулах энэ бүх үйл ажиллагааг Монгол улсын сангийн яам, Гайл дотрын ерөнхий газар, төслийн нэгжийн хамт олон одоо технологийн ажилтнууд болон Монголын улсын олон нийтийн радио, телевизийн уран бүтээлчид арын албан хамтран ажиллаж байгааг хэлэхэд таатай байна. Үзэгч та бүхэн суглааны одоо баримт цэгийн сайтаас дэлгэрэнгүй мэдээллийг аваарай. За сүүлийн орон болоод тэг 2 дахь орон нь 5, 3 дахь орон дахиад тэг гарсан байна. Одоо хамгийн сүүлийн буюу 8 дахь орон бид бүхнийг хүлээж байна. Та бүхэн 50 сая төгрөгийн нэг баримт байна да. За одоо нэг баримт багталтай байна. За байна да. Вау, нэг. Ой. Супер шагнал. 7 орон дээр нэг баримт гарч ирсэн. За хамгийн сүүлийн орон гарч ирээд харамсалтай супер асан тодорхойгүй учраас шагналын сан 100 сая олон өстөө та дараагийн дугаараар 100 сая төгрөгтэй болох боломж танд нээлттэй боллоо гэсэн үг. Тэгэхээр дараагийн дугаар маань 2016 оны 4 дугаар сарын 24-нд болох өгөөд иргэн та баримтуудаараа 2016 онд нийтдээ 18 удаа азаа үзэх боломжтой гэдгийг дуулахад таатай байна. Тиймээс баримтуудаа бити хаяарай. За тэгэхээр бүгдээрээ хамтдаа Монгол улсын одоо үндэсэг улам бүрт одоо тодорсон одоо азнуудыг одоо танилцуулах гэж байна. Тэгэхээр цаг агаарын мэдээг одоо эмэгтэй хүмүүс тайлбарладаг учраас чи бас газрын зурган дээр одоо хичнээн хүмүүс хаанаас тодорсыг тайлбарлаж байгаа. За өнөөдрийн хувьд Баян Улгийн аймгаас 80 азтан тодорсон байна. Улс аймгаас 31 азтан, Ховд аймгаас 126 азтан, Говьтай аймгаас 29 азтан, Завхан аймгаас 21 азтан, Хөвсгөл аймгаас 100 азтан, Архангай аймгаас 86 азтан, Баян Онгор аймгаас 132 азтан, Өвөр хангай аймгаас 65 азтан, Булган аймгаас 38 азтан, Орхон аймгаас 190 азтан, Өмнө Говь аймгаас 199 азтан, за Сэлэнг аймгаас 109 азтан, Хаан уул дүүргээс чи Дархан уул та? Дархан уулаас энэ 172 юм гэсэн үг. 172. За магадгүй 272 юм шиг. 272 юм шиг. 272 азтан, Төв аймгаас 50 азтан, Дунд Говь аймгаас 57 азтан, Говь Сүмбэр аймгаас 151 азтан, Дорног аймгаас 85 азтан, Сүхбаатар аймгаас 152 азтан, Дорнод аймгаас 298 азтан, Хинтээ аймгаас 170 азтан. За хамгийн их азтан бол Улаанбаатар хотоос тодорсон байна. 13227 азтан. Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотоос азтан болжээ. За ингээд нийтдээ 15668 баримт өнөөдрийн суглааны азтан болсон байна. Танд хязгааргүй баяр хүргэе. Танарт баяр хүргэе. Ингээд баримт суглааны 8 дахь дугаар маш амжилттай болж өнгөрлөө. Надтай өнөөдөр хамт хөтлсөн Озайда дахин баярлалаа. За өнөөдрийн бас энэхүү суглааны үйл ажиллагаанд оролцсон Монголын үндэсний олон нийтийн радио телевизийн хамт олон Баян зүрх дүүргийн иргэдийн төлөөлөл одоо мэргэжлийн ялтын газар, Гайл давтрын ерөнхий газар, иргэний төлөөлөл, цагдаагийн ерөнхий газрын хамт олондоо маш их баярлалаа. За үзэгчтэй, ажилчдаа бүгдэнд нь баярлалаа. За мөн сангийн яам, Гайл давтрын ерөнхий газар мөн одоо төслийн нэгжийн нийт хамт олонд дахин баяр хүргэе. Та бүхэн өнөөдөр Монгол шинэ технологиг авчирч чадлаа. Өнөөдөр 8 дахь дугаараас маш олон азтан тодорлоо. Танд баяр хүргэе. 8 дахь дугаар энэ хүрээд өндөрлөж байна. 2016 оны 4 дугаар сарын 24 хүртэл түр баяртай үзэгчтэй.
оюунд бол хөөр